айдас ба сургамж үзүүлж байна. За сайн байцгаана уу, айдас ба сургамж байна. Ингээд манай ээлж нэгэн подкастын шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд оролцох зочинтойгоо танилццгаая. За сайн байцгаана уу. За За орой минь. орой минь. За өөрийгөө товчхон танилцуулаад тэгээд ярианд орох уу? Тэгээ. Намайг Эрка гэдэг. Одоо 33 настай. Тэгээд хүмүүс чинь энд орж байгаа подкастт орж байгаа хүмүүс чинь их нэрээ нууцлалт юм байлээ шүү дээ. Ааха. Тэгж нэр мөрөө нууцлаад авах шаардлага байхгүй юу? Угаасаа таньдаг мэддэг найз нөхөд сүлд нөөж тийм подкастт орсон байлаа гэвэл одоо хэлнэ шүү дээ. Орсон үнэл хэмчээ. Ямар нэг худлаа юм зохиож яриад байгаа ш. Нэг өөртөө тохиолдсон ганц хоёр явдлуудаа сонсогчдоос нь хуваалцсан юм билүү гэж бодвол энэ подкастт холбогдсон. За ингээ манай подкастт оролцох хүсэл тавьсанд баярлалаа. За баярлалаа. Өөрөө ч зүглээж авсанд баярлалаа. За хоёлаа ярианд тэгээд эхлээд орхоо. Тэгээд. За тэгээд анхны яг болж исэн тохиолдол гэвэл 2000 оны их үеэр болж исэн. Хүүхэд байхад. Тэгэхэд 8 дараа ангид байсан маа. Одоогийн тэр үеийн 8 дараа гэхэлэр одоогийн 8 дараа ангийг бодоод өөрөлтөө нэг 10 жил чи 10 жилээр суралцдаг байсан шүү дээ. Тийм. Тэгэхээр одоогийнхнаар бол нэг 10 дугаар анги гэсэн үг байхгүй юу? Тэгээд нэг 2002 3 оны ил үеэсэн санагдаж байна. Яг 9 сарын 11-ний үйл ажиллагаа болоод дахиудаг байсан. Тэгээ нэг дөнгөж нэг 8 9 дугаар ангид байгаа хүүхдүүд чинь бас нэг тэр их үед одоогийнхан шиг нэг entertainment чинь ерөнхийдөө ховорхон хинт нэг PC тоглоомын газрууд нэгдсэн. Ерөнхийдөө гарч орох газар айгу багтаа байсан шүү дээ. Тэгээд нэг найз нартайгаа нэг яах нэг хүүхдүүд л болсон юм чинь хоорондоо ярилцж байгаа. Хэдүүлээ нэг архиуж үзэх хүмүүс гээд хоорондоо ярилцчихсэн. Яхад тэрнээс өмнө ч 1-2 удаа ингээд нэг халт мүлт энэ төр ингээд ууж үзсэн л байсан. Гэхдээ энэ баг залуу хүүхдүүдэд бол юу анхааруулж хэлэхэд бол энэ зүгээр л яхаа арх тарсаг ус сурталчлаагүй. Гэхдээ яхаа нөгөө хүн чинь янз бүрийн зүйлүүдийг ингээд хэрглэж үзэн тэр гэсэн нэг багсаа бодлоо байдаг шүү дээ. Тэр үүднээсээ л яг хэдүүлээ нэг тавтаа архиуцгаая гэж ярилцаад найз нөхдөйгөө. Тэгээд тэр үед 10 жилд нэг зургуулаа бид нарыг их нийлдэг байсан. Тэгээд зургуулаа нэг найзынхаа цуслан руу очихоор болоод салхитын цуслан руу хагас өдөр явлаа. Тэгээд гэрээхэндээ бүгдээ эхлэхдээ болохоор бид нар ингээд лагерлоо хүүхдийн цуслан руу найрамдал руу ч юм уу тийм цуслан руу нэг хоногоор явж байгаа юм шүү. Гэрээхэндээ хотлоо хэлцгээгээд тэгээ явцгаасаа. Тэгээд тэгэж очих үед бол нэг 3 сарын нэг дөнгөж голоор дундаа орсон нэг хавар эхэлсэн үе байсан маа. Гэхдээ яг тэр жил маш дулаахан. Тэгээд цагаан сар ихт болцсон, 2 сар ихэр болцсон. Тэгээд 3 сарын хагас болохоор бэлэн дулаахан болцсон байсан. Тэгээд бүгдээрээ ярилцж хагаад зургуулаа очиод байжсэн салхитад байдаг манай тэр найзын лагаар. Тэгээд зургуулаа очиж байж байгаад орой болохын алдад 2 нь хот руу буцгалаад тэгээд 4 нь үлдсэн. Тэгээд нөгөө 2-ыг хот руу буцааж явуулах гээд бид нар төв замраа алхаж хүргэж өгчөөд буцаад наашаад ирэхэд одоо байд юм уу яад би сайн мэдэхгүй байна. 2000 оны их үед ямар ч байсан тэр салхитын лагерт байдаг гэсэн төв замаас нэг холгүйхэн алиудын голд нэг жижигхэн оршуулгын газар байдаг гэсэн ганц үнэ. Тэгээ ямар ч нэр ус бол байхгүй. Тэгээ би бол найз бид нарыг асууж авахгүй энэ одоо ямар үнэ оршуулга байдгийг гэсэн чинь 70 80-аад оны үед нэг жолооч энэ аваар явж байгаа эмэгтэй нэг дайраад алдсан. Тэгээд тэрийг нь шууд газар дээр нь болцсон. Тэгээд тэрийг нь мэдэхгүй байж байгаад хэдэн жилийн дараанаас хүмүүс сухаж олоод тэр газарт нь одоо нөгөө хүндэтгэл үзүүлэхүүднээс одоо нөгөө шарилын хөшөөл чулуу босгосон юм байна. Тийм чулууг нь босгоод тэгтээ нэр ус байхгүй. Тэгээд ерөнхийдөө бол юм өнтер тавьсан нөгөө толгоон дээр нь босгож тавьдаг чулуун дээр нь болохоор гал мал тэгэл нар сар энэ сэлцсэн би тийм юм байсан бохоггүй.
Тэгэл бид нар ч нэг хүүхдээс нэг анзаараг өгдөг 2000 оны их үед ч нэг хипхоп урсгал айгүйх орж ирж илээ бүгдээр нүрээ бүжгэлдэг брейк бүжгэлдэг гэдрээс. Тэгээ биднийг дагуулж очсон манай найз өөрөө тэгж байгаа байхгүй. Өө өстө эн чинь бидний өстө ингээ зундаа уулзалтай манай лагрын хүүхдүүд уулзалдаг нэг гол газар байхгүй. Бид нар чинь энэ дэр гарч бүжгэлдэг энэ төр гэдэг. Шарил дээр ч гараа бүжгэлцтэй. Ингээл бид нар ч жоохон эвгүүрхэл чи хамаагүй ботлохгүй юм шүү гэдэг чинь. Өө зүгээр гэл нэг манай нэг найз ч өөрөө бас жоохон брейк бүжгэлдэг байсан. Тэгэл нэг брейк хөдөлгөөн өнтриж бүжгэлж байгаа л. Тэгэл бүгдээрээ жоохон оройхон жоллоо нэг найзтай гэрт очивол. За тэгэл нөгөө авч явсан нэг ганц хоёр шил архаа задлж ууж эхэлж илаа дөнгөж. Тэгээ нэг чих уугаагүй маа нэг таш шилтэн орлоо да яалаа. Тэгэл дөрвөлөө өлтцэн тэгэл уугаал байжсэн чил за бүгдээрээ гарчээ гээл шүн нилээ орой болцсон 12 1 миг энтер болж ирсэн баха. Гарчээ гээл яг дөрвөлөө гарчрэл гадаа гарал зогсоо шээж байгаа байхгүй. Шээгээ зогсчихсэн чинь нөгөө лагрын одоо хашаануудыг мэдэн штэ ерөнхийдөө намхан нэг саадрах маяг. Хайснууд. Яг тийм манай тэр тий хайс хашаанууд байдаг штэ. Манай тэр яг найз хашааныг урдурдаг эмхтэн өнгө нисээ явж итэй. Бүр салхинд ингээд үс нь хийцэн. Тэгэхээр бид нэс нэг анзаараагүй манай нэг найз харчаал хүүшээ тэр одоо юу явж байна гэдэг. Тэгэл бүгдээрээ надад доошоо харсан шээжсэн нэг бүгдээрээ өндөж чараал хүүшээ наач одоо юу юм бэ гэл тэгэл тэр үед чинь нөгөө шээжсэн хүмүүс тэр чинь шээсмэс энэ чинь зүгээр канатаас ус тасалж байгаа юм чи тас гэл зогсчтой юм байл. Тэгэл зогсоол зүгээр гэс гүүж ороод үүдээ хаагаал тэгэл яг анх харж ирсэн тэр бол тохиолдлыг тэгэж 2002 3 оны үед салхитад болж ирсэн. Тэгэл нэг хүн чинь хитийг хайцглаараа бас аягүй сонирн болчтой юм байл та. Яг тэрнээс өмнө ингээл гарахаас өмнө энэ арчижсэн ямар хатан амттай юм бэ уучдахгүй энэ төр гээд сандарсан байсан хүүхдүүд чинь зүгээр л орж ирэнгүүт нэг архиж аваад сууж амш гот гэдэг уучтай юм лээ. Тэгэл яг тэрүүг үед бол нийлээ айж байгаа юм чинь яг тэрнээс өмнө бол одоо тэгэл бид нар чинь миний хувьд гэхэд бол яг хөө тийм сүнсүнстэй байдаг нэг амар тийм итгэдэггүйч байсан юм уу тэгэл яг айх юмнаас бол тань тэгтээ тэгж яг нүдээр хараагүй байсан болохоор нэг хэм итгэж мэтгэдэггүй байсан. Тэгэл хүний яг үзэл бодлыг бол 100% өөрчилчихсэн юм билээ. Тэгэл шүнжэнгөө баг юу яаж сонсон дөө дөрвөлээ жижигэн жанаал тэгээ нэг хоёр орон дээр 2-2-ороо унтын мунт гэдэргээ төлөвлөсөн байсан бүр болиод нэг 2 ороо нийлүүлээд дөрвөлээ шахалдаж шопрод болж унтахаар болж байсан. Тэгээ бас болоогоо дөрвөлдөө юмчаас юу яаж байгаад айсан энэ төр мэддэхгүй байж байгаа гол руу нороод унтцаа. За анхны тохиолдол харсан. Тийм анхны тохиолдол тэгж болж ирсэн. Тэгээд одоо хүртэл бид нар одоо яг тэрийг ярьдаг байхгүй. Тэр чинь манай 10 жилийн найзууд байсан юм чи. Нэг хаяа ингээл нэг яг нийлдэгээс хэдүүлээрээ уулзалтал юм ярих гот чинь тэгэл салхитад нөгөө бид нар хэдүүлээ яваад нэг тийм юм болж ээж илээ. Тэгээд нөгөө хот руу явцсан хоёроо бас юу байна одоо л хоёр аим хамт бид нарыг орхио явуулсан. Одоо л яг тэгж ярьдээ. Тэгээд дараагийнх нь болохоор ерөнхийдөө нэг 10 дараагаас нахуулаад би Америк руу 10 жилийн сургууль руу явсан байхгүй юу. Тэгээ нэг Америкт бол нэг 9-10 жил бол амьдарсан. Тэгж амьдарч байх хугацаанд одоо манай одоо Америкт байсан монголчууд бол сайн мэдэх байх уу. Ер нь би өөрөө нэг Лос Анжелес хотод амьдардаг байсан. Тэгээд Лос Анжелес хотод амьдарч байгаа монголчуудын ерөнхийдөө 80-90% нь Koreatown буюу K-Town гэдэг газар амьдардаг байхгүй юу. Ер нь Солонгос дүүрэг гэсэн үг. Хаач хаашаа нэг 4-5 км зайтай жижигхэн дүүрэг. Тэгээд тэр дүүрэг дотор ерөнхийдөө аюу хэмжээний солонгосчууд амьдарна. Тэгээ монголчууд амьдарна. Тэгээд ганц нэг одоо мексикчууд амьдарна. Тэрнээс биш нэг шарууд энэ нэг амьддаггүй байхгүй юу. Тэгээд нэг орой өдөр чи одоо нэг 2007-8 оны үед л юм манай нэг найз уцтаад тэр хагасны орой байсан маа эркачи маргааш ажилтаа гэсэн. Найз нь маргааш амарч байгаа гэдгсэн чинь хөөч маргааш амарч бол манай төрөд ирэхгүй да. Найз нь Xbox 360 дээр Tekken яг 5 дахь Tekken 5 гэдэг шинэ хувилбар гараад ирсэн. Tekken 5 очлоо хоёлын манад ирс нэг жоохон тоглоё гэдэг. Иш за тэгээд угсаа маргааш амарч байгаа юм чинь гээд яваад очихгүй юу. Тэгээд манай гэр болохоор яг тэр Koreatown-ы ерөнхийдөө бол нэг хойд хэсвэргөө байрладаг. Манай тэр найз болохоор баг хамгийн өмнөд цагт нь байрладаг байхгүй юу. Тэр дүүргийнхаа. Тэгээд тэднийх рүү явж очихдаа бид нь бас ганцаараа явахгүй. Нэг найзаагаа дагуулаа явчихж байгаа. Тэгээд хоёлоо олж очиод тэгээд гуруулаа ээлжлээд нэг хоёр гар дээр чинь тоол сууж байгаа л.
тэгэж тэр одоо техник тавтаваа сууж агаад тэгээд юу яхаар болсон юм аа. Тамхилахаар болохгүй юу? Тэгээд манай тэр найзах болохоор ерөнхийдөө нэг 2 давхар кондо гэд барилгын яг 2 давхарт нь барилдаг. Тэгээд нэг давхар болгондоо нэг 6 юм уу айлтай гадуураа хүрээлэгдсэн хашаатай. Тэгээд тэр хашааг нь болохоор угаасаа цоожтой байдаг учраас зөвхөн тэнд амьдардаг иргэд юм уу эсвэл одоо тэр кодыг мэддэг хүмүүс л орох боломжтой. Тэрнээс биш ерөнхийдөө ямар ч захын орох боломжгүй байхгүй юу? Тэгээд тамхилахаар болсон чинь гэртэн тамхилч гэж манай тэр найз хэлэхгүй юу? Манай гэрт тамхилаад яах вэ? Угаасаа манай ингээд цуг амьдардаг одоо румит залуучууд одоо гэрт тамхилж уурлаад хэдүүл гараад тамхилч гэдэг. Тэгээд гараад 2 давхарт нь бүгдээ тамхилчээд тэр угаасаа кондо апартмент барилгын болохоор 2 давхар тэгээд 2 манай найз болохоор 2 давхарт яг нэг давхарлага явдаг шатны хажууд байдаг гэсэн байхгүй юу? Тэгээд шөнийн 2-3 цаг болцсон ерөөдөө тэр байр чинь ямар ч чимээ аниргүй болцсон байгаа байхгүй юу? Энд тэнд хүн явлааг бол бар сонсогдохоор. Тэгэл гуруулаа юм яриад тамхилал зогсчихсэн чинь л ингээд нэг шатны давхарлуу явдаг шат руу ингээд харсан яг тэр шатны доод бууланд хар хүн сууж байна. За. Тэгэл бүр гайхаад энэ одоо юу хар хүн ирсэн гэдэг найз асууж байгаа байхгүй. Танай байр чи хар хүн байд юм уу гэсэн чи. Юу хар манад байрн ч тийм хүн байхгүй шүү дээ. Манайх ч угаасаа солонгос менежертэй байр дандаа солонгосчууд байдаг гэдэг. Тэгсэн чинь нөгөө хар хүн чи одоо хойноос нь хүн харлаа марлаа юм ярьлаа гэж мэдсэн юм яасан өндөөж босч ирээд ерөнхийдөө ингээд тодорхойлж ярихад бол 1 метр баг хэр шахуу наад нэлээд гацаа арай 90 хөрхөн магт нэг 87 8-тай нэлээд өндөрдөг айгу туранхай. Би айгу харахад айгу юу тагсан бэ? Тэр хүний өмсөн хувцсан байсан байхгүй. Өөрийг яг нэг тодорхойлж ярихад бол нэг 1910 20 30-аад оны үед нэг ажилчид өмсдөг байсан. Нэг хөрөмөхөд хөрөмт биш, костюм биш нэг тиймэрхүү нэг хувцс байтай. Тийм хувцс өмссөн юм харан байгаа байхгүй. Тэгэл өндийж босоод урагшаага нэг 2-3 алхаал хамар сүп гэл нэвтрээ орчтой. Тэгэл яг гуруулаа байхад яг тэр тохиолдлыг яг нөгөө миний дагуулж авсан найз би тэр хоёлаа харж байгаа байхгүй. Хоёлооч бүр шокнд орж байгаа. Үгүй юу болчих вэ? Тэгэл хэлж байгаа байхгүй нөгөө найздаа. Ингээд сайн ингээд энэ доор ингээд харан сууж байсан 2-3 алхаад би тэр ингээд харан байдгүй танаа байна гэдээ ярьсан чи өндөөж босон гутаа 2-3 алхаад ханагтрээд орчлоо шүү. Тэгээд тэгсэн чинь манай нөгөө найз чинь тэгж байгаа. Өө наадлаар битгээр мен чинь бүр айгаад идэв. Яасан гэд тэгсэн чи гэртээ ганцраа энэ байхад ингээд нөгөө өрөнд хүмүүс алхаад идэг гэж байгаа байхгүй юу? Тэр нь хэлж байгаа юм чи угаасаа тань байр чи угаасаа юм байгаа ч тэр хүмүүс таймта алхалгүй яад ингээд. Энэ 2 дахь тохиолдол бол тэгж болж ирсэн. Тэгээд манай тэр найзах удалгүй тэр байрнаас нүүцсэн бохгүй юу? Тэгээд би сүлд нь асууж ирсэн. Танах тэр байрнаас нүүцсэн шалтгаан яг юу юм гээд тэгсэн чинь гэж байгаа байхгүй. Ерөнхийдөө тэр байрандаа болохоор 2 унтлагын өрөөтэй, 1 том өрөөтэй, 1 галын өрөөтэй байхгүй. Тэгээд нэг 6-7 амьддаг байсан юм бэл. Тэгээд бүгдээрээ оюутнууд ажил төрөл хийдэг. Янз бүрийн хүмүүс байсан болохоор нөгөө унтаж амардаг цаг, тэгэл ажилтдаг цаг маг энэ бүгдээрээ зөрүүтэй болохоор нэг гэртээ цуг байх нь айгүй ховор. Өглөө хичээл дээрт гараа авчин. Тэгээ нь бол Лос Анжелесээс монголчууд бол мэдэх бохтой нөгөө хийх залуучууд нь балет паркинг гэж ажил хийдэг байсан бохоггүй юу? Ерөнхийдөө машин хүлээж авдаг, жолооддаг. Тэгэхээр нөгөө шөнөөр айгүй ажилчдаг. Тэгэл ерөнхийдөө гэртээ цуг байх нь айгүй ховор. Тэгээд би гэр дотор нэг баг цаг хэрүүл болоод байсан гэж байгаа байхгүй. Гэр мохоо болгочлоо, чи мохоо болгочлоо, инглээд иглээгээд хин ясна мэддэхгүй. Тэгж чад яг нэг Америкийн нэг баярын өдөр яг улс орондоо яар амарч авах өдөр бүгдээрээ амарч таарад бүгдээрээ гэрээрээ нөгөө 70 руу явсан юм байлээ л дээ. Тэгээ сайхан бүгдээрээ гэр орноо цэцэлжээл, цэвэрлжээл тэгэл 70 дээр очиж өдөржингөө байж гал тэнцээ барбекю энэ хийж гаад тэг гэртээ хүрээд ирсэн чи хаалга үүд нь бол ямар ч тамж хүн амьтан гаднаас орсон шинж байхгүй төвчтэй. Яваад орсон чи бүх юмыг нэг дундуусан болгоцсон байсан гэж байгаа. Тэгэл бүр тэрнээс болоод нөгөө хэд чинь бүр энэ байр угаасаа юмтай байд гэл тэгээд бодлого дээр байрнаас нүүсэн юм байлээ. Тэгэд тэрний яг дараах нь би яг зүгээр нэг ажил төрөл хөөцөлдөж явж байгаа тэдний байрны яг урдуур яг машинтайгаа явж таарахгүй юу. Тэгээд яг урдуур нь яваад нэг цаашаа гараад нэг 2-3 блок буюу одоо 2-3 нэг годом өнгөрөөгд 300-400 метрийн зайд явж исэн чи бүр дээр үе одоо ашуулган газар үүд юм байлээ бүр ингээд цаашаа машаагаар хүрээлдсэн барсан. Эвгүй л байт юм байлээ. Тэгээд би бас дотроо бодчихлээсөө ерөнхийдөө энд чинь нэг юм ашуулган газар мадар иймэрхүү юмнууд байдаг болохоор яхаа тэнд бас одоо нэг гүйдэл мөдөлсөн шүү дээ. Дарилгын тэр нь явд юм бэлгүй тэл гэж бодсон. Тийм байна. Тэгээд
Одоо тэгээд нөгөө Монголын залуучууд тэгэл ингээл гадаадын залуучуудын дээр харьцуулбал ингээл харахад одоо сүнс мүнс тиймэрхүү зүйл байдгүй энэ төр зарим нэг нь байдаггүй энэ төр итгэдэг мөртлөө миний зүгээр хувь хүн талаасаа хийсэн дүгнэлт юу вэ гэхээр ерөнхийдөө нөгөө соёл иргэншил буюу одоо суурин соёл ингээд хөгжөөд утцсан газар ерөнхийдөө тиймэрхүү зүйл аяг их байд юм шиг санагдсан. Манай Улаанбаатар хот чинь бас тэгээд ч бас нэг амар тийм хуучных бол биш шүү дээ. Ерөнхийдөө бол нэг 390 жилийн л түүхээ одоо тэмдэглэхгээ явж байна. Тэгэхээр чинь зарим нэг одоо Европын хотууд энэ чинь бол хаа байсан хэдэн мянган жилийн түүхтэй. Тэгээд ерөнхийдөө нөгөө Аз хүмүүс, Европ хүмүүсийн сэтгэхүй онцлог нь айгүй өөр болохоор ерөнхийдөө тийм сүнс байдаг үгүй энэ төр гэдэг итгэхэд айгүй хоорондоо зөрүү гард юм шиг байлаа. Гэхдээ ерөнхийдөө одоо жишээ нь ингээл би Монголд байдаг найзуудаас ингээд асуухад ерөнхийдөө нэг 10-аас нэг за нэг 5-6 за тимээ энэ гэхэд ерөнхийдөө Америкт бол баг 8-9 нь баг тим гэж хэлээ шүү. Тим зүйл байдгүй итгэдэг энэ төр гэхэд. Ер нь бол айгүй илбэгэл байд юм байна лээ. Тэгэл манай одоо яг тэр үед нэг цуг амьдарч ирсэн нэг хураах байдیں۔ Тэр хоёр хураах хүртлээр ярьдаг байхгүй. Ярка бид нар нэг ингээд нэг юм бөмбөлөг хаалтан чи очиж харах уу гэдэг. Юу бөмбөлөг ингээд гэсэн чи зүгээр очиж харна мэднэ гэдэг. Тэгээд бид нар нэг Холливуд гэдэг яг Лос Анжелес Холливуд гэдэг гудамж байдаг байхгүй. Нөгөө Холливуудын яг гудамж бол биш л дээ нөгөө нэр мэдэртэй. Яг тэр хавцаа байдаг газар бас Холливуд гэж нэрлэдэг байхгүй. Тэгээ монголчууд агиох бас амьдардаг нэг байшин байдаг. Тэр байшингийн доор очивол бүгд ингээл оруулаа машинд сууж за одоо шөнийн нэг 2-3 цаг үед наа тавьчих гэрэлгүй нэ. Гэсэн чи яг нэг юм жижигхэн бөмбөлөг ингээ гүйдэм байлээ. Сайн аа. Манай нөгөө хоёр ах чинь бүр тэрийг харсараа тасцсан. Өө бит хоёрын чи ингээ баян гэрээд ингээ сууж хат наад чи ингээл оройн 2-3 цаг үед ийм бөмбөлөг жоо гүйж байгаа далуу болчтой. Гэт нэг бас нэг тийм тохиолдол байна. Тэгээд ерөнхийдөө хүмүүс нөгөө амьдарч байгаа газар нутгаас ерөнхийдөө шалтгаалуулаад бас одоо тэр сүнс мүнс янз бүрийн зүйл байдаг. Тэг хүлийн зөвшөөрсөн хүмүүс ч айгүйх байд юм билээ шүү дээ. Би сүүлд Солонгот сурч байхад манай нэг найзах байдаг гэсэн. Манай гэртээ ойролцоо гэр нь байдаг. Тэгэл бүгдэр ингээл найзлал явж байхад ингээл ярьдаг гэсэн баг. Тэднийх жоо юмтай даа гэл. Ямар юмтай ингээд нэг юм байд юм аа. Угаасаа тэднийд очиж хонохлоор яг тэр болон дундхлаар яг шөндөө юм дарт юм арт энэ тэргээд бидгээл нөгөө найзаас асууж байгаа байхгүй. Танах нэрээ юмтай гэсэн чинь манай нөгөө найз ч өөрөө бүр нөхцөл байдалтай бас манах юмтай. юм байд. Энэ болон дундхлаар юу яд ингээд. Тэгээ нэг бич нэг тэр үед бас заа гэж хэлсэн. Тэгээд нэг тэрний дараах нэг бүгдээр нэг тэднийг муушиг тоглоо сууж байхгүй тавуулаа. 5 гар холбоцсон. Муушиг тоглоо сууж байсан чи одоо нэг хаалга уу штэ. Одоо дотроос төвчсөн байгаа хаалганд доторх төвчөд бүт гэж жонгоогоод өөрөө нийтүүлээ яах вэ? Тэгээ нөө манай нөгөө найз нөгөө бус бүгдээр мэддэг болцсон. Өө за нөгөө танаа юм чи орж ирж байна хайр наад чи үгүйс ингээ орж ирж байна энэ төргээ бүсэлдэ тасчдсан байлээ. Тэгээ би чинь бас нэг 2010-ад одоо ерөнхийдөө би миний мэргэжил болохоор аялал жуулчлалын салбарт ажилладаг байхгүй юу? Тэр аялал жуулчлалын салбарт ажиллаж явж байхад чинь нөгөө хөдөө гадаа энэ тэр айгүйх явна. Тэгэл бас их сонин юмуд байна. Очиж үздэг хардаг газрууд бол байна. Тэгээд нэг тэр ч одоо хэдэн тохиолжсэн юм бэ? 12 3 оны үед тохиолжсэн явдал юм байна. Өмнө говийн одоо Ёлын ам гэж газар байдаг шүү дээ. Тий. Ёлын ам гэж газар байж хат очиж хонж хат нэг айлд нэг юм тохиолдож ирсэн. Тэгээд тэр нь яаж ирсэн бэ гэхээр яг наадмын өдөр таарад манай компани 3-4 машинуудыг цугтаа явж таарахгүй энэ маршрутууд нь яг нийлцсэн. Чиглэлүүд нь явах маршрут өдөр хоноод бүгдээрээ таарсан. За бүгдээр нэг групп болоо явчихгээд групп болоо явж ирсэн. Тэгэл нэг наадмын өдөр таарсан байсан учраас бүгдээр юунаас Ёлын ам чинь болохоор өмнө говийн 70 задгаас нэг 40-50 км зайтай айгүй ойрхон. Тэгээ Ёлын 70 задгаас нэг жоохон PM авчаад угаасаа баяр өдрөө авч бүгдээр нэг жоохон ясалчээгээд тэгээд Ёлын ам дээр очиж нөгөө жуулчтай өдөлөх харуулах бүх юмнуудаа үзүүлчихэд тэгээ жуулчтай байх нөгөө гэр өдрөө нь оруулчих жоох байхгүй юу. Тэгээд бид нар ч өөрсдөө бас нөгөө Монголын соёлыг сурталчилж явж байгаа хүмүүс чинь гадаадын жуулчдад өөрсдөө идэж ууж байгаагаас нэг харуулж болохгүй шүү дээ. Тийм учраас нөгөө тэр гэр кампыг хариуцдаг өвгнөөс асуусан байхгүй юу. Энэ жоохон энэ жуулчдаас нэг зайтай гэр мэрэн тэр юу байна гэдгсэн чинь
мэдгүй та нар өөрсдөө дуртай гэртээ орохгүй юу да гэд. Тэгсэн чинь нөгөө жуулчдаг буулгадаг гэр нь нэг 10 дингээр ингээд зэрэгцүүлээ барьцаа. Бүр ингээд цаашаа цаана нэг толгойд дээр нэг гэр тустай байхгүй. Тэгэхээр нөө за бүгд тийш очиж байгаа юм чи гэд. Тэгээ тийш очиж хонохоор болоод тэгээ байжсэн чинь нэг өөр компани нэг жолооч ах ирсэн маа. Тэгээ нөө Монголын аялал жуулчлалын салбар чинь ерөнхийдөө бас яг жижиг жолооч нар нь бүгдээрээ би нэгээ тань тэгэл одоо хөтөж орчуулагч нар чинь би нэгээ тань тэгээ таман гол нөгөө Монголын хөдөө орон нутагт чинь энэ тэнд явж байхад чинь машин тэрэг эвдэрчвэл тэр жолооч нар чинь би бидэг холбоо барьж би бинэрэг гэж очиж тусалдаг байхгүй. Тийм болохоор бас нэг жижиг хэмжээний баг гэр бүл маркийн болцсон. Тэгээ нэг өөр компани жолооч авах хурж ирэл бид нартай цуг нэг хэсэг сууж агаад. Тэгээд одоо хөтөж орчуулагч болохоор өөр нэг юун дээр бол бааз дээр жуулчны бааз дээр буулгацсан байгаа. Би тийшээс явчаад иргээ явчаад хүрээд ирэхгүй хурж ирэхдээ болохоор нэг шилийн 1 литрээ X гэдэг архив дээр штэ. X гэдэг архийг авчирсан. Тэнгүүтээ за та нарын угаасаа ингээд баяр болж байна. Тэгээд та нарын ингээд надад зориос одоо би одоо PM-ээс би явуулаа одоо та нарт одоо хариу болгоод энийг барьж гинэ гэд. Бид нар чинь нэлээд хангалттай уулзсан юмсан. Одоо болон маргааш үгөөсөө эрт босон тэгээд зунчан халуу уухгүй гэдгсэн чинь нөгөө ах чинь шарандаа 1 литр ганцаараа уучж байгаа байхгүй. Ганцаараа унгуудаа за одоо би явлаа гэсэн нөгөө буудалсан бааз руу явлаа гэсэн чинь нөгөө надтай цуг явж ирсэн манай нөгөө жолооч ах тэгж байгаа байхгүй. Ярка чи над хияхаага ингээд жоохон тхүүлээд өгч штэ. Яг бидний байрлаж байсан газраас тэдний бааз хүртэл яг явхад ерөнхийдөө нэг 2-3 км-ийн зайтай. Тэгсэн мөртлөө яг манахаас гараад яг хонжсэн газраас гараад нэг 2 амар том эвгүй жалга байдаг хөх. Чи тэр зүгээр жалгыг цуг гараад юу ячих. Цуг гаралцаад ингээд явчих. Тэгээ буцаа өрөөд ирэхгүй бол наад ах чи айгуул над тэр явж тэр жалга руу нисэн шүү гэдэг. Тэгээ би ч угаасаа тэгээ заа тэгээд тэгээд нөгөө 2 жалгыг ч өнгөрлөө. Тэгэл нөгөө жалганы нөгөө тал гараад зогсчихсэн чинь нөгөө жолооч ах чинь бас нөгөө уус юмдаа нэлээ халсан муу яасан. Ерөөс нь наавч явуулдаг. 20-30 минут юм ярьж байгаа байхгүй. Амьдрал яриад би чинь тэгээ сүулдэ уурлаа. За яхаа одоо би явж унтлаад плерт ажилтаа гэл. Нэг айсан ч юм байхгүй би ч та санахгүй шүү дээ. Энэ 2 жалгыг гарчаад буцаад нөгөө гэртээ яваад ирсэн чинь нөгөө цуг байжсэн манай нэг жолооч ах нар махнаар бүгдээ унтаад өгсөн. За тэд нар унтцсан байгаа юм чи гэдэг. Яг Монгол гэр тэр болохоор ингээд нэг 5 ортой гэрээсэн байхгүй 4 за 1 2 3 4 ортой гэрээсэн 4 ортой гэр. Тэгээ би болохоор хамгийн одоо нөгөө ертөнцийн зүгээр ярихад гэрийнхаа зүүнтлийн хамгийн доотлын орон дээр унтчихсан байхгүй. Тэгэл орондоо орчвол яг унтах гэж нойр хүрдэггүй. Тэгээ нэг гар уцаа гаргаж тэр үе чинь нэг 10 онд ч бас нэг уцны тоглоом моголцоо одоогийн шиг нэг амар тийм хөвчөг байсан шүү дээ. Нэг хөзөр тэгэл нэг жижиг сайжиг нэг покер нэг тиймэрхүү тоглоомод байсан. Тэгэл уцны тоглоомны 20-30 минут тоглож байгаа л. Тэгэл яг унтах гал мишако татаалж ирсэн чил нүдэн айцсан байжсэн. Хаалга сэп гэл онгоож байгаа байхгүй. Тэгээд би чинь бол амхандаа бодчихж байгаа байхгүй. Нөгөө жолооч ах чинь согтодоо буцаад алхаад өрөөд ирлээ. Орой буцаж 90 м гэж яриадсэн байхгүй. Та нөгөө хин ах чинь буцааг өрөөд ирлээ. Одоо сэрүүн байгаагаа мэдчихвэл бас юм яриад унтуулахгүй би чимээгүй л байж лээ. Тэгсэн чинь нөгөө хүн ингээд орж ирээд нөгөө ингээд гэрт орж ирэл нөгөө хөлөө ингээд нэг твсэл нэг ингээд шороогоо айдэн штэ. Тэгээ нэг шороогоо айж байгаа байхгүй. Тэнгүүтээ яг миний хажуугаар өнгөрөөд миний дээдл нэг их ч унтчихсан. Яг тэрний хажуугаар өнгөрч байгаа байхгүй. Тэнгүүтээ нөгөө ихчийн дээдл байсан ийм одоо арсаар ийцэн Чингис хааны тийм юу байсан зураг байсан арсан зураг. Нөгөө арсан зургийг чинь шаашаар хэл майжаад ундээ. Би чинь тэгэл бүр сонирн болоод биш энэ ч одоо нөгөө ах ч одоо буцаа согтоо орж дураг майжмаар юм. Ямар сони бэ гэдгсэн чинь нөгөө орж ирсэн зүйл чинь ингээд нар буруу тойроод гэрийн яг баруун талд хүрээд ирсэн чинь яг нэг жолооч ах унтчихсан байхгүй. Нөгөө жолооч ах чинь яг унтчихсан. Яг ингээд унтчихсан гид гэл амар хорхихгүй юу. Гэсэн чинь яг нэг гэр тойрж алхаж байгаа юм яг тэр жолооч ахын урд ирсэн яг гинт хорхирсан чинь байхгүй болцсон. Би чинь тэгэл тийм тэр их үед бас нэлээд шокнд орсон. Нэг хэлэхөө тэгэл за угаасаа юу яд юм уу унтчих юм уу гэсэн чинь бас жоохон зүрхэн гээл бэлбэглээд байгаа байхгүй юу. Бас жоогож байлаа ерөнхийдөө нэг тэнгэж хариад гарцсан. Бас залуу хүнж байлаа тэгээд тэгэл ямар ч гэсэн дуудаж эднэрийг хийлээ сэрээгээл тэгэл нөгөө идэж бүгдийн сэрээж байгаа байхгүй. Сэрээгээл сая юм боллоо ингээд үүд онгоогоод ингээд ингэлээгээд гэсэн чил за ямар ч гэсэн над гэрлээ асаач гал.
Тэгээд ингээд ширээн дээр 4 жожиг болох тавьсан. Дөрүүлээ бид нэр яг тэр гэрт дөрүүлээ онжсэн. Дөрүүлээ тамхи татдаг гэсэн. Дөрүүлээ жожиг болохтэй дөрүүлээ 4 жожиг болох ширээн дээр тавьсан. Тэс нөө 4 жожиг болох асахгүй. 2-3 минут болчих тээ. Бүгдээр янз янзаар оролдож үзэж чинийхээ ажиллаж байна. Чинийхээ ажиллаж байна. Тэгж байгаа л нэг нь ажиллаж байгаа байхгүй. Тэгэл ширээн дээрээс нь лаг асаагаал. Гадаа ч ямар салхи байхгүй, гэрт ч ямар салхи байхгүй. Айгу тэгэл ингээд нөгөө лаач нэлээ тод алдсан. Тэгэл бүгдээр ингээд орон дээрээс бол одоо яах юм аах бүгдээр өөр гэрлээ очиж хонхон тэр гээд ярьжсэн чинь нөгөө лаачаа одоо лаа нэг зарим үед нэг ингээл өөрөө ингээд дүлмүүлэн багсаал нэг унтрах үе өгдөн штэ. Тэг. Тийм биш зүгээр юм үлээж гээл унтчихж байгаа. Тэгэл бүгдээр бүр сонирн болол нэг цуг тэр 4 хонжсэн өмнө нэг жоо настай ихчээс нөгөө ихч чинь бүр аагаад бүр орилж зарлаад энэ газраас хонохгүй өөр газар хоны мөн гэдэг. Тэгэл бүгдээр ямар ч байсан тисч чаад энэ чинь хоны гэдэг хончоод тэгээ маргааш нь нөгөө тэр жуулчд болгодог одоо тэр кампиг ажилладаг айлын хүнтэй уулзж байгаа байхгүй. Өчтөр танаа тэр гэрт хонсон чинь нэг иймэрхүү юм боллоо. Яасан болоо гэдгийгсэн чинь тэг хэлж байгаа байхгүй. Яна би та нарт тэгээ санаа зовоод хэлээг юм аа. Наад чинь манай хүүгийн гэр байсан юм аа. Манай хүү ингээд өнгөрөөд удааг байгаа. 40-с өнгөж болоог байгаа гэж байгаа байхгүй. Ее. Болоо. Тэнгүүтээ заах тэр хүний одоо гэр мэрийг одоо нэр мэрийг энэ төр юу яагаад яхаа хамаагүй дуртаад яхаа. Гэхдээ яг дараа нь тэр хавьд одоо ингээд очдог одоо компаниуд байгаа шүү дээ. Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх компаниуд энэ бүгд яг тэдний гэртэй холбоотой зүйл ярьдаг бас ингээд боддоо. Энд очиж чаансан чинь жуулчтан дэм юм харсан ингээл хөтчүүд нь дэм юм харсан ингээл жолооч нар нь бүр сүулдэ айгаад бүр гэр мэртж орж унтахгүй машин дотор орж унтдаг болсон. Нэг тийм юм болж ирсэн. Тэгээд тэднийх сүулдэ бүр тэр газраас нүвээ бөөмөө лам момент авчираад тэгээд яг тэр хүүгийнхаа байсан тэр гэрээ энэ тэр ойролцоо жижигхэн одоо овоо мовон тэр хүртэл бассан юм билээ. Тэр хүн бас яагаад бас яг юу байсан бэ гэсэн чинь бас нэг хөтөж орчуулагч эмгтээд дуурлаад тэгээд яг бидний хонсон тэр гэр байгаа шүү дээ. Тэр хүүгийнх нь гэж яриад тэр гэрээс өөрөө богод өгсөн байгаа. Тэгээд тэр богод өгсөн байгаа гэрт нь 49 оног болоог огт бид нар яваад очил хонцсон тэгсэн чинь орой нэг тиймэрхэн болсон юм. Тэгээд ерөнхийдөө бас ингээл Монгол нөгөө аялал жуулчлалаар ингээл явж байхдаа энэ тэнд очиж хоноход бас нэг эвгээгүй газрууд бас байна. Манай хөтөж орчуулагч нар тэгээ жолооч нар энэ төр хүртэл ярьдаг хөвсгөл долны газар байна. Тэгээд бас нэг 2017 оны үед юм нэг Монголын талаар одоо аялал жуулчлалын ном бичдэг нэг гадаадын нэг алдартай зохиолч үтэй. Тэрийг дагаад би орчуулагчаар нь яваад манай нэг жолооч авсан гуруула ерөнхийдөө ингээд зүүн аймагуудыг тойроод зүүн аймагуд гэхэлэр Хинтээ, Дорнод, Сүхбаатар гээд 103 аймгийг тойроод ерөнхийдөө нэг сар хагасын 45 хоногийн тийм аялалд явсан байхгүй юу. Тэр нэг аялал жуулчлалын ном өөрөө бичдэг болохоор ингээд юмнуудыг амар ингээд тодорхой детальч асуугаад энэ газар яасан тэгсэн энэ төр тэгээд нэг явж байхад бид нэр Хинтээ аймгийн тэр ч одоо сумынх нэрийг бол санахгүй байна. Балдан Бревийн хийд гэж байт юм байлээ. Урд нь бол Монголд бол айгүй одоо нөгөө 36-37 оны хядлага болохоос өмнө байсан том хүрээ хийдүүдийн нэг. Тэгээд ерөнхийдөө бол яг ерөнхийд дундаж одоо нэг хүн амынхын тоон бол нэг 10,000 ламтай. Тэгээд жилдээ нэгээс 2 удаа цам зохион байгуулдаг. Цамын үйл ажиллагааныхын үеэр болохоор төвдөөс тэгэл хиттаас хүмүүс мөргөлч тентэр орж ирээд ерөнхийдөө 15-20 мянган хүн амтай тийм том хүрээ хийдвэсэн байлээ. Тэгээд 36-37 оны их хядлагын үеэр тэрийг бүхэлдэн юу байгаад шатаагаад бүр байхгүй хайцсан. Тэгээд одоо тэгэхээр чинь тэгэл барайд ингээд 2-3 мянган хүнийг лам нарыг бол цааш наруулсан гэж яриад байгаа байхгүй юу. Тэгээд тэрний газар очиж хонж байхдаа бидний нэг очиж хонсон газар оройн ингээд яг гуруулаад нэг гихт ороод унтж байгаа. Тэгэл унтчихсэн чинь шүн ингээл гих дотор нэг хүн алхаа яваад болохгүй. Тэнгүүт нь дотроос бодож байгаа юм чи за нөгөө жолоочхон болов гэд би ч бас ингээл бодсон. Тэгжээс надад өглөө босч ирэл ярьж байгаа байхгүй.
нөгөө цуг явжсэн гадаад юмс чи шүүн босч алхсан уу гэсэн чи. Үгүй би босч алхаагүй. Тэгээ нэг жолооч хас асууж байгаа. Та босч алхаагүй. Үгүй тэг хүн яваад байсан шүү дээ. Харин тэг хүн яваад байсан. Би чамаагийн болоо гэдэг юм дуурахгүй байсан. Тэгээд. Тэгээ нэг 3 бие нэ гэж одоо ерөөсө хинч босч явж байгаа. Яг яваг багт чинь ерөнхийдөө бас юу байсан бэл. Тэр гэрт дотор бол шин нь бол юм хүмгүүгээд алхаж яваад тэгсэн байл нэг тиймэрхүү үйл явдал тохиолдож ирсэн. Тэгээд одоо ерөнхийдөө нөгөө хятлаг гэж яриад байдаг одоо коммунист засгийн үед манайх ч нөгөө 36 37 онд комментарнаас өгсөн долларын дагаар нөгөө 30 мянган үнэ хилмигдүүлэлт байхгүй болгосон шүү дээ. Тийм ерөнхийдөө хилмигдүүлэлт гэж явсан газруудад ерөнхийдөө юм гүйдэлмүүд лсэн шүү дээ. Хүн амьтны шин дарах марах тийм асуудлууд яг их байд юм а. Одоо жишээ нь амар баясгаланд хийд дээр хоноход бас тиймэрхүү юм байна. Тэнгүүтээ давхар говь руу гарангууд говийн онгийн хийд дээр байна. Тэгэл бидний тэр саяны ярьсан тохиолдол одоо тэр Балданбрын үед чинь бас л тэгэл 2-3 мянган лам нарыг цааш нараалцсан тийм газар. Ерөөдөө тиймэрхүү юм айгүйх байд юм байл шүү. Тэгээд манай монголчууд ч бас одоо нэг хэсэг айгүй тийм юу болоод байна шүү дээ нөгөө дотоодын аялал жуулчлал өгч энэ төр гэл юм залуучууд манай Монгол орноо таньж мэдэх гээл айгүйх ийшээ тийшээ энэ төр явж байна. Тэгээ ерөнхийдөө явж энэ тэнд хонжохтой айгүйх боломжтой явж байгаа л гэж хэлмээр байна. Тэгээд бас одоо бидний үеийнхэн ч бидний болон бидний одоо дээдлийн ах нарын үеийнхэн төр чинь бас хөдөө гадаа явахдаас их учиртай байна шүү дээ. Ерөнхийдөө юм хумаал хог навш гарсан бол цэвэрлжин тэгэл ингээл ерөнхийдөө тэр байгаль орчинд их хүндэтгэлтэй хандаа явдаг. Тэгэхэд одоо залуучуудыг ингээд хараад тахт чинь л тэгэл энэ тэнд явж байхдаа ингээд амралт мавлтаар явж байхдаа цэцэг навч хамаагүй таслаад тэрийг ингээд барьж байгаа зураг мөрөнд төр ахуулаад тэгдэм тих үйл явдал агих харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө залуучуудаа бас ингээд анхааруулж хэлгээд Монгол орнороо аялж явж байхдаа ерөнхийдөө тийм цэцэг навч 9 шүтэн зүйлүүдийг бас битгий их тасалт матлаараа гэж хэлмээр байна. Анхааруулж хэлгээд ерөнхийдөө миний зүгээр хувь хүний талаас юу гэж бодож байгаа нэг Монголын газар нутаг болгон ч өөр ингэсэн бас ингээл хариуцдаг одоо нөгөө лус авдаг гэж яриад байдаг шүү дээ. Тиймэрхүү зүйлүүд байдаг болохоор тэд нар чинь бас нөгөө өөрийнхөө газар нутаг дээр байгаа дэр цэцэг навч тэгэл 9 шүтэн зүйлүүдийг өөрсдөө амтан үр хөвчгөл бодсон юм шиг лээ. Тийм болохоор хэрмэрийг нь хамаагүй битгий таслаараа ерөөдөө явж байгаа газар орондоо бас их хүндэтгэлтэй цэвэрч тэгэл хог навч тарихгүй явах хэрэгтэй ах шүү л гэж залуучуудад хэлмээр байна да. За ингээд өөрөө чи ярих зүйл дуусаагүй байгаа юм? Ерөнхийдөө бол яг надад тохиолдсон зүйлүүдгүй л ингээд дууслаа. Тэгээд яг ах ихч мэгч энтерт тохиолдсон зүйлүүд бол байна. Гэтэ дэргээ дараа нэг холбогдож байгаад нэг ярих уу хөө. Тгий. Болно. За. Сонсогч нараас бас зочныгоо жоохон мүлжөөд өгөөч гэдэг тэгсэн байсан. Одоо би нэг подкастаа эртгэн дуусгах гэдэг. Тэгээд сонсогч нараа сайн сонсоод сайн яриулаарай гэдэг тиймэрхүү комент. Мүлжүүртэй байлгамаар байна гэд тэгсэн байсан. Тэгэл би дуусч байгаа юм болов уу яаж байгаа юм бол гэд. Дуусааг бол үргэлжлүүлээд ярих уу гэд асууж байгаа юм тэр ихгүй. Үргэлжлүүлээд яриулж болно. Ярих ганц 2 сэдвийн зүйлүүд бол байхын үед бол байж лэн. Тэгээд одоо чинь ингээд урд нь болчоос Монголд бас нэг хүмүүс сайн мэддэггүйс одоогийн залуучууд ч ингээд яриад байгаа шүү дээ. Одоо сүнс янз бүрийн зүйл байдаг тэргээл одоо investigation дээр хийж ин мэжин тэргээл яриад байдаг шүү дээ. Энд очивол зураг мураг энэ аваад хийж явах их боломжтой яваарэ гэж нэг тэр хүмүүст хэлмээр байна. Хамаагүй тэгж явж байгаад зүгээр нэг сонирхлын дагуу явж байгаа л айж ичээл тэгээд нөгөө ийм тийм буруу зүйл дагуулчихгүй гэж хэлмээр байна. Тэгээд одоо чинь гадаад мададад байдаг одоо нэг paranormal investigation хийдэг хүмүүс байдаг шүү дээ. Бид нар чи яг өөрсдөө тэр зүйлүүдтэй бүх зүйлүүдээ ингээд сэтгэл зүрхээ зарцуулсан байдаг болохоор айж чинь гэж юм байхгүй. Тэгээд ерөөхдөө нэг сэтгэлийн аягүйх бэлтгэсэн байдаг учраас одоо айлаачсан тэрийг ингээд дорнд ингээд дараад авчдаг байхгүй. Янз бүрийн зүйл тохиоллоо яалаа хэлэн тэр. Манайхаа ч бол нэг тийм юм байхгүй. Тэрийг ингээл бодон санаал яагаад гэдэг. Тэгэл тэрнээсээ болоод янз бүрийн өвчмөнд ороогдох тийм зүйлүүд их байд юм шиг байна. Тэгээд миний бас нэг анзаарсан зүйл юу байна гэхээр одоо чинь шар хүмүүс гэхэлэр ч одоо бид нар Азад болоо явчих штэ. Европ хүмүүсийн сэтгэлгээ нэг их өөр байгаа байхгүй. Одоо чинь европчууд чинь гэхэлэр ерөнхийдөө нөгөө илүү материалын тал руу хандсан. Одоо жишээ нь ингээл 30-40 хүрч байгаа л хүүхдэд болдог. Тэнгүүтээ
Хүүхдүүдэд тэгэл 18 20 өрөнгөт л одоо коллеж их сургууль гэл гэрээсээ хөөгөө явуулчихдаг. Тэнгүүтээ нас бараад янгот чи яах 30 40 жил өөрийнхөө тэр амьдарч байсан байрандаа хорогддог ч юм уу те сүнс хорогддог. Манай Аз хүмүүсийн хувьд болохоор илүү материалын гэхээсээ илүү нөгөө хүүхдээ илүү залуугасаа гэр бүл болчтой хүүхдтэй илүү сэтгэлээ гаргадаг. Тийм болохоор өрөө хүүхд энтертэй тиймэрхүү сүнс хүмүүс энтер нь хорогдох зүйл байд юм шиг байлээ. Гэхдээ тэр нь бол тэгэл хорогдлооч гэсэн одоо нөгөө одоо лам одоо тэгэл нэг чадвартай хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүсээр үзүүлээд хамгийн гол нь чадвартай хүмүүсээр үзүүлээд тэр дорносаа тий нөгөө дараагийнх нь амьдрал төрлөө нь явуулах ламамыг нь төрөлжүүлэх хэрэгтэй юм шиг байгаа. Тэгэхгүй тэгээд одоо жишээ нь ерөөд ингээл одоо жишээ нь Америкт жишээ яваал ярингот чинь ингэж байгаа байхгүй одоо Америкчууд одоо тэгэл за 30-д гараад 40 гараад ерөнхийдөө ингээл хаус интернийхаа юу гэхэлдэг лоунийг эхэлдэг нөгөө ингээл нөгөө өөрийгөө өмчлөх болох гол тэгээд тэрнийхад бол 30 жил 40 жилийн гэрээ энэ байгуулдаг. Тэгэл манай монголчин бол одоо нөгөө байрны гэрээгээл тэнгуут чи сая төгрөгийн цалин авдаг бол нэг 800 мянган банкнд туршаад бол тэдэрч мал тэгдэггүй байхгүй одоо нэг сая төгрөгийн цалин авдаг бол 50-аас 100 мянган төгрөгийн жил болгон туршаан тэнгуутаа 30 40 жилийн дараа тэр хаус нь өөрөх нь болдог учраас нөгөө хаус энтертэй айгүйх хорогдчихдаг. Тэгээд ерөнхийдөө одоо манай монголчууд ч одоо өөрсдөө мэдэн дээ Америкт байдаг. Ерөнхийдөө хаус энтер авахд ерөнхийдөө дандаа шинэ хаус авдаг шүү дээ. Шинээр зөнгөж баригдаж байгаа. Эсвэл баригдаад нэг удаагүй байгаа ч юм уу те. Бол хуучны байшингууд ч бас жоо юм өмнөдтэй тэргээд тэгж ярьдаг. Манай Монголд ч бас энэ тэнд Улаанбаатар хотоодоос явж байгаад энэ тэнд эвгүй газрууд бас байхын хувьд бол байд юм шиг лээ. Гэхдээ залуучуудаа анхааруул хэлээд ерөнхийдөө шөнөөрөө тиймэрхүү газраар явж байгаа хамгийн гол зоригтой байх хэрэгтэй юм бэл. Ямар нэгэн боллогт орилж чарлал айччихэд имээгээд авах зүйл байхгүй зүгээс тиймэрхүү зүйлүүд бол ингээл байх хувьд бол байдаг. Тэгэл өнгөрөх хувьд бол өнгөрдөг. Ягаад гэвэл анхны удаа бид нар тэр 2000 хүүхэд байх тэр салхитад анхаарчаад шүнжэнгөө жижигэн чончоод маргааш өглөөнд болоод нөгөө нар гараал амар гоё болохгүй юу? Чи ингээл хүний доторх юм ингээл онгойд юм бэл. Йоо ямар сонирн болчих гээл. Тэнгүүтээ нөгөө тэрнээс өмнө чин тиймэрхүү зүйлүүд итгэдэггүй байсан хүмүүс ч хүн чин ингээд шал өөр сэтгэлээр амьдралыг харж эхэлж байгаа юм чинь. За тэгвэл одоо шашин гэвэлдэг юм байгаа юм чинь шашин гэвэл байж болох юм байна, гүн байна тэргээл тэгээд тийм байдаг учраас ерөнхийдөө ингээд залуучууд энэ тэнд явж байгаад айж ичих зүйл боллоо гэвэл хамгийн ихэнд 50 байх хэрэгтэй 50 байгаад ерөнхийдөө айхан байлаа инээж баярлах айх нэг үе байлаа гэхэд инээж баярлах үе угаасаа байд юм байна гэдгийг л ойлгох хэрэгтэй гэж би бодсон. Тэгэл хамгийн гол нь айхгүй тэгэл өөртөө итгэлтэй байж хат ямар ч зүйлүүдийг ер нь таван туулна дөө. Тэгэхгүй тэгэл бүх юм ингээд амьдрал ингээд чи бодоод үзэлтэй ингээд аз жаргалтай инээд баяртай байгаа л байвал аим шиг гэдэг зүйл баг зэрэг байхгүй бас их удахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд одоо жишээ нь давс байлаа гэхдээ одоо нэг чихэр байлаа гэхдээ банк чихэр идээд байвал хүн чинь бас нэг өдөр давстай зүйлийг хийх гэсэн шүү дээ. Эсвэл нөгөө тэнгэр одоо нэг тийж ярьдаа тэнгэрийг цав цагаанаар дүрслээд бодчихвол энд нэг хар одоо толбод байхгүй бол хүний нүд өвднөө цагаан марсараад. Тэгээд ерөөхдөө тэгээд одоо жишээ нь хамгийн гол нь залуучууд ерөнхийдөө одоо хүүхдүүд айгүйх одоо ингээл сүнс чөтгөр шин шидэн зүйлүүд ингээл айгүйх ингээд сонирхдаг гэсэн тэрийг яг сонирхлын өөр ингээд баг зэрэг сонирхч болно. Гэхдээ бүр тэгж үнэхээр та нар тийм үстэй нөгөө одоо Монгол бас нэг амар хөгжиж байгаа бол тэр paranormal одоо investigator болохгүй юм бол тийм ээ нөгөө далдын хүчин зүйлийг судлаач болохгүй юм бол тэрийг зүгээр ингээл нэг сонирхчаал аргач хэрэгтэй. Тэрнээс биш хамаагүй ингэсэн тэгсэн гээл нэг ийм тийм ингээл янз бүрийн газар мадар бас хамаагүй яваад ах хэрэггүй шүү л гэж хэлмээр байна. Маш зөв юм ярьсанд баярлалаа. Одоо бол манай залуучууд хандлтын төлөө бас тийм хийх гээл байх шиг байд юм билий хүмүүс. Тэгээ би айгуу гайхтыг. Би тэр нөгөө хамаагүй нөгөө 50 байх хэрэгтэй, яах хэрэгтэй, ийх хэрэгтэй энэ хэлээд байгаа нэг шалтгаан ихлэрч хүн чинь нэг тиймэрхүү зүйл харангуйт одоо чинь машин тэрэг барьж явж байсан бол тийм үстэй урттаа дахиад энэ тэнд очиж мөрөгдөг ч юм уу юм мөрөгдөг ч юм уу. За өөрийн аймаг хохирохгүй байлаа гэхдээ өөр хүний аймаг хохирож хэлсэн шүү. Тийм учраас тэгэл одоо хамгийн гол нь ингээд байгаа байхгүй нөгөө монголчуудын сэтгэхгүй бас ингээл орчин цагаад байгаа л ингээл баг багаар ингээл хөгжөөд байгаа учраас ерөөдөө нөгөө урдн нүүдэлчин байсан арт түмч ингээл өөрчлөгдөж илүү соёл иргэншил рүү суурин соёл иргэншил рүү ингээл гүн бат ороод ингээ явж байгаа. Тэгэл одоо бид нар ч одоо тийм үстэй бидний аав ээж бол хотод төрсэн хүмүүс тэгээд өвөө эмээ бол хөдөөний хүмүүс болоо ч баг. Тэнгүүтээ яг одоо бидний дүүнер мөн тэр яг хотод яг
3 4 генерашнээр амьдэрсэн яг үеийнхэн болоо явж байгаа хэрэг. Тэгээд нэг суурин соёл иргэншил гэдэг чинь янз бүрийн зөвлөд рүү ингэж дагуулдаг. Одоо сайн зүйлч байна, муу зүйлч байна. Тэгэл тэгээд одоо тэгэл тэнтэнд одоо сүнс хоргоцсон байр энэ байлаа майлаа гэж бодоод тийм үстэй. Очиж ингээд яхаа ингээд сонирхож болно. Гэхдээ тэрийг үнэхээр тэгээд самаа ингэж болохгүй. Чаас янз бүрийн зөвлөдөөс хүн амтныг дагаа явж байвал хэцүү шүү дээ. Тийм. Хитрхи далдын зүйлөө гүн орох хэрэггүй тий. Сонирхож болно. Гүн орох хэрэгтэй хэрэг байхгүй. Сонирхож бол болно. Хамгийн гол нь сонирхтой тэрийг зөв талаар нь ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгэл манай одоо нэг ингээл зарим нэг жоох хүмүүс ингээл хараад тахт чинь янз бүрийн кино мино интерес болдог ч юм уу. Тэгэл сүнсний баяраа ингээл одоо Halloween болох гэж байна штэ. Halloween өдөр гэж тэмдэглээл тэнгуүтээ одоо нэг Ouija board modern тэр авцсан тэгэл тэргээр сүнс мэс дуудаж ийн мууд чинь тэр тоглоод байгаа байхгүй. Тэр чинь бас хамгийн гол нэг тэгж тоглоод байх зүйл биш штэ. Тэр Ouija board тэр Монголд бол ороод ирсэн байна лээ. Тэгэл хүүхдэд тоглож байгаа. Би хараад асуусан баг. Та нар одоо яаж байгаа гэдэг чинь ингээд сүнс дууддаг юм уу тэгээд хамгийн гол нь тэр чинь сүнс дуудаж гинөө тэр байгаа одоо муу энергич дуудаж гинөө бас мэдэхгүй шүү дээ. Тэр залуучуудаас тэр Ouija board мордон тэр хамаагүй тэгээд тоглоод байх тийм асуудал биш шүү гэж хэлмээр байна. Тэгээд бас хүн болгоны бодол бас өөрлөлтөө нөгөө шашин шүтлэг энэ төр гээд байна. Гэхдээ би ч өөрт нь яг тэгэл хүүхэд байх чинь нэг аим тийм шашинлаг үзэл мүзэл энэ байгаагүй. Тэгэл дараа нэг яг тиймэрхүү болсон ингээл найзууд авч аваад ганцаараа биш дөрвөлээ ингээ харчиж байгаа. Тэгэл дөрвөлээ харчин гот. Хүний бодлоо бас нэг юм шашин гэж байх хэрэгтэй байна. Тэр төлөвтөр бол айгүй их яасан. Өөрчлөгдсөн юм байна лээ. Тэгээд бас энэ бөө энэ төр гэж яриад байдаг шүү дээ. Бөө мөргөл зөргөл энэ төр гээд тэрийг самаг тэгэж тоглож моголж ерөөдөө шогож моголж болмооргүй санагцсан. Яг л би ч болохоор бас нэг яг шашин гэдэг үзлийг би амар хүндэтгдэг мөртлөө бөөд нэг жоохон ингээд идэгээс мохгүй за энэ ч бас нэг арайч биш юм уу да энэ гэж бодоод хэд би ч одоо нэг хэдэн онд 15 6 онд нэг хэдэн гадаадтай явж чад хөвсгөлд нэг бөө айлаар орохгүй юу. Тэнд нэг угаасаа нэг удхан байдیں۔ Энэ бөөгөл би чин тэр үед бас нэг бөөднийх амар нэг сүртэй итгэж битгэж энэ өгдөг. Тэгэл нөгөө цуг явж байсан хүмүүс бас нөгөө аяллаа нэг маршрутанд нэг юм тодорхойд өгцөө. Заавал тийм бөө айл дээр очиж ингээ ганц өөр юм асуун төргээд бичсэн байсан болохоор тэгээ туртаа дөргөө очиж байгаа байхгүй. Тэгэл туртаа дөргөө очивол тэгэл нөгөө пүүчин ч өөрөө буулаа тэгэл ёслол мослон бүх юм хийж байгаа л тэгэл нөгөө цуг явж байсан гадаад хүмүүс асууж байгаа байхгүй. Одоо нэг хоёр хос байсан маань нэг ингээд тэр ингээ хүүхдтэй болох гэж хүүхдтэй болохгүй наа ягаад хүүхдтэй болдгоо гэсэн чинь хэлж гэн нэмэгтэйг нь чи ингээ багтаа ослолд орж исэн юм байна те гэдэг чи тийм гэдэг чи тэр ослоос ч болоод чи хүүхд тогтох чи айгу багассан байна. Гэхдээ яг нь 2 3 жилийн дараа чи ингээ хүүхдтэй болноо санаа зовлтгүй. Би тэг чин тэр үед бас тэгээд бодсон байх. За энэ бөөчснээ сайхан авч ин да гэж бодчихвол. Тэгсэн чил яг нэг хаалтаа тэлж байгаа байхгүй надаас. Чи наа нэг л нэг юу байхгүй байх шиг байна да. Жинхнээсээ юм ярьж нэж бодохгүй байх шиг байна гэдэг. Үгүй би таныг хүндэтэлж байна тэр гэл. Наана тэгжэлсэн мөртлөө би дотроо жоохон мок болоод байсан байхгүй. За энэ үнэр гэдэж бас жоохон хотлаад уяж магадгүй энэ төр гэж. Нэг хэсэг чинь Монголд бага хөлхний бөөнүүдээс ирсэн шүү дээ. Тийм болохоор би ч бас нэг жоохон дотроо мок хийгээл байгаад байсан. Тэгсэн чил за чи утахгүй юу байна да. Намайг байгааг мэддэг болно доо гэд хэлэхгүй төлөв би за. Тэгэл нөгөө бөөгийнхоос чи хөдлөөд хатгал гээд тосгон байдсан шүү дээ. Хатгал гээд тосгон дээр нэг 20-30 минутын дараа очиж байгаа байхгүй. 20-30 минутын дараа очиод тэгэл нөгөө манай хүмүүс чинь нөгөө буудлах газар буугаал бүгд ачаа баргаа зөвөл. Тэгсэн чи би бүр ингээд машин дотор хөдөлж чаддгаа. Тэгээ хамгийн гол нь би өвдөд байгаа юм бол би хэвтэйг. Ядарсан хүмүүс ядраг ингээд амар тийм сонирн болоо бүх юм ингээд дрейн болсон юм шиг болоод. Тэгээ би бүр за та нар ямар ч зүйл ингээд хоолндоо орчгоо одоо ингээд бүр ингээд өөр ингээд босчихдохгүй ингээд хагас унтаа байдалд орчиж байгаа байхгүй. Ингээд та нар ингээд ямар ч зүйл ингээд хоолндоо орчгоо би миний би ингээд яг өвдсөн гэж хэлэхгүй байна. Нэг жоох эвгүй байх шиг байна. Би нэг 20-30 минут яг энэ суудал дээр ингээд амраатаа гээд тэгсэн чинь би нөгөө суудал дээр баг ингээд тэр чинь нэг 12 өдрийн олон үеэр хатгал дээр очсон гэдэг чинь нэг 12 цагийн үед очиж 6 цаг хүртэл тэр суудлаасаа босч чадахгүй ингээд унтаач биш одоо тийм үстэй яг нэг хагас тийм сонирм ингээд paralyzed болсон гэж боддоо.
Тэгээ би дараа нь өөр нэг хүнээс асууж байсан байхгүй юу. Надад би нэг тэр нэг бөөтөө очиж уулзсан чинь нэг иймэрхүү болсон ингээд ингэсэн. Тэр бөөт чи өөрөө итгэхгүй байсан болохоор чиний хүч чадал чинь дрейн болсон. Одоо нэг чиний доторх энерги чинь нэг хэсэг сороод авсан байхгүй. Тэгэхээр чи хүн ингээд хүч чадлаас оруулчихлаар доторх хүч чадлаас оруулчихлаар агид ямар ч юм хөдөлж чадахгүй сонирн болчихж байгаа сте. Сэргэлт авахгүй ч уддсан шүү дээ. Надад батлаас чинь ингээд тэгжээсэн. Тэгээд үнэхээр бас нөгөө юм үздэг, мэддэг, хардаг, чаддаг бүнэр бол үнэхээр бас байд юм бэлээ. За. За. Ингээд хоёлаа подкаста дуусгах өндөрлцөөхөө. Тэгээд яах вэ? Зочныхоо бодлыг л яа да. Дуусгах. За дуусгая. Дараа нь тэгж жагаад юу вэ? Тэ хоёлоо нэг өөрсдөө ч нэг тогтоо холбогдож байгаа. Бас янз бүрийн сэдвүүдээр бас ярилцъя гэвэл ярилцах боломж бол байна. Тэгээд ямар ч байсан. Ямар ч байсан тэгээд цаг заваа гаргаж өөрийнхөө подкастэнд намайг хүлээж авч оролцуулсан өөрт чинь баярлалаа. Тэгээд бас нөгөө хоёрын бас нөгөө хагас хугас ингээ яриаг сэтгэл зүрхээ гаргаж тийм үстэй сонсож хүлээж авсан сонсогч олондоо хоёлоос баярлалаа гэж хэлье гэх ба. За тий. За ингээ манай подкастэнд оролцсонд баярлалаа. Эрка тий. За тэгээд цаашдаа ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсье. Ингээ манай сувгтай хамт байдагт баярлалаа. За баярт. За баярт.